За хэн хариулах вэ? Мөнхсөн гишүүн. За гишүүний асуултанд хариулъя. Ер нь хүүхдийн эрхийн талаар нэлээд хэд хэдэн хууль эрх зүйн орчны зохицуулт байгаа л да. Боловсролын тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль гэдэг. Бид нэр өнгөрсөн хугацаанд энэ хуулиудыг дагаж мөрдөж ирсэн. Тэгсэн боловч хүүхэд залуучууд сурж боловсрох эрдэм мэдлэг олохоор зорж очиж байгаа сургуулийн орчиндөө эрүүл мэнд амь насаараа охирох тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Тэгээд энэ хууль үнэхээр шаардлагатай мөн энэ хэрэгцээ шаардлагын судалгаануудыг хийсэн. Энэ хууль бол үнэхээр хэрэгтэй байна гэдгийг тогтоогдсон. За нөгөө талаасаа бид нар олон улсын хуулиудыг, хууль эрх зүйн орчнуудыг судалсан. Энэ дээр бол сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль бол өсвөр үе хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаардаг бүх улсуудад энэ хууль байгаад байгаамаа. Тийм учраас өнөөдөр манай улсад бол сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль зайлшгүй шаардлагатай байна. Бид нэр одоо аливаа асуудлыг үүснийх нь дараа ямар хариуцлага тооцох вэ гэж ингэж шийддэг биш. Үүсгэхээс өмнө хэрхэн яаж сэргийлэх вэ гэдэг энэ зүйл заалтууд энэ хуулийн төсөл дээр маш их орсон. Тэр сэтгэл зүйн дарамтанд ордог, амиа хорлдог энэ асуудлууд сургуулийн орчинд өдөр ирэх тусам гарсаар байгаа. Тэгвэл энэ хуулийн дээр тусдаа сэтгэл зүйн зөвлөгөөний асуудал тусгагдсан байгаа. Бусад хуулиуд дээр сургууль бол сэтгэл зүйчтэй л байна гэдэг зүйлийг тусгасан болохоос биш. Сэтгэл зүйч нь яг ямар ажлуудыг хийж хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ? Яаж энэ үе тэнгийн дээрлэхэлтийг үүсэхгүй байх вэ гэдэг тал дээр авах арга хэмжээнүүдийг тодорхой тусгаагүй. Тийм учраас энэ хуулийн дээр маш тодорхой зүйл заалтуудыг тусгаж хүүхдүүд сургуулийнхаа орчинд очиж амнаас эрүүл мэндээрээ охирддоггүй, осол гэмтэлд өртдөггүй, үе тэнгийн дээрлэхэлд өртдөггүй байх энэ боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийг одоо санаачилж өргөм ярьсан байгаа. За баярлалаа. За улсын хурлын гишүүн Наран цэцгийн Алтан шагаагийн